юу яав гэвэл сургалтын одоо Монгол улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх, эрх зүйн орчинд бүрдүүлэх, олон улсын аялал жуулчлалын сүлжээнд нэгтгэх бүтээгдэхүүн дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчлэгийн чанарыг сайжруулах, цогц бодлого хэрэгжүүлэх зорилтын ажлын хүрээнд аялал жуулчлалын үйлчлэгээ чанарыг сайжруулах, үнийн нөөцийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд зочлох үйлчлэгээний төрөлжсөн сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалтанд хамрагсан иргэдэд мэргэжлийн сертификат олгох юм а. 2019 оныг аялал жуулчлалын зорчлого үйлчлэгээний хүний нөөцийг хөгжүүлэх жил болгож ажиллаж байна. Тэгээ энэ хүрээнд Монгол улсын Улаанбаатар хот 21 аймагт нэгэн зэрэг байгаль орчин аялал жуулчлалын яамнаас энэхүү сургалтыг зохион байгуулж байна. За сургалт маань Монгол улсын нэгдсэн аялал жуулчлалын зорчлого үйлчлэгээний нэгдсэн баталсан хөтөлбөрийн дагуу аймаг болгоны төв дээр сургалт маань явагдана. За сургалтыг 10 мэргэжлэр зорчлого үйлчлэгээний 10 мэргэжлийн ажлын байр болгоноор тус бүрдэн зохион байгуулж байгаа. Нэгдсэн батлагдсан хөтөлбөр стандартын дагуу зохион байгуулагдаж байна. За сургалт маань бол Монголд анх удаа одоо зорчлого үйлчлэгээний стандартыг зорчлого үйлчлэгээний одоо SOP буюу ажил мэргэжлийн 4 стандартын дагуу Монголд анх удаа одоо зохион байгуулж байгаа. Энийг одоо орон нутагт нутагшуулж бий болгох гэж байгаа одоо онцлог байгаа. За төсөл маань бол Төв ба Хангаан бүс, Баруун зүүн Улаанбаатар гэсэн бүсүүдийн буюу нийт 21 аймагт нэг зэрэг явагдаж байгаа. За бид нар өнөөдөр 5 сарын 27-нд Орхон аймаг буюу Эрдэнэт хотод сургалтынхаа нээлттэй үйл ажиллагаа хийж байна. За энэ удаагийн сургалт бол 4 мэргэжлээр явагдаад за 6 сарын 8-наас үлдсэн одоо 6 мэргэжлээр явагдаад ингээд нийт 10 мэргэжлээр одоо Орхон аймагта аялал жуулчлал зорчлого үйлчлэгээний нийт байгууллагт ажиллаж байгаа ажлагчдыг мөн нөгөөтэйгөр одоо аялал жуулчлал зорчлого үйлчлэгээний салбарт ажиллах сонирхолтой одоо иргэдийг ажилгүй иргэдийг хамруулж ажлын байраар хангах тэдний одоо хүний нөөцийн мэргэжлийн ур чадваруудыг олгож ажлын байраар хангах нөгөөтэйгөр аялал жуулчлалын зорчлого үйлчлэгээний орон нутгад чанарыг сайжруулах одоо зорилготойгоор ажил үйлчлэгээ маань явагдаж байна. Сургалтанд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зочд буудал, дэм буудлын стандартаар ажилладаг газрууд, зэрэглэлийн ресторан, зоогон газрын ажилчид болон хөдөлмөр халамж үйлчлэгийн газарт ажиллаж бүртгүүлсэн иргэд үн төлбөрийг хамрагдах боломжтой. Уг сургалтад сууснаар мэргэжлийн төвчний хичээлийг богино хугацаанд чанартай авах юм а.